Хүний ихнэр болтлоо л мүйжийн санааг бас чөлөөж зовоож исэн байх та. Энэ амьдралын хамгийн үнэтэй ичээтэй хайртай шүү гэдэг энэ гоё цагтлыг би аваад ирсэн. За одоо маргааш тоогооч нарын улсын аврах шалгаруулах тэмцээн болж байгаа юм байна. Тэгээд манай одоо контентийг уйлж хайлж үздгийн одоо үндсэн дээр ижигээ яг баярлуулна гэсэн хүслээ биелүүлж байгаа юм. Тэгээд энэ чинь Баянгор аймагаас яг Улаанбаатар хотод ирсэн. Яг энэ дөрвөн давхарт байна гэж байна. Тэгэхээр яаж хүлээж авах нь харцгаая. Манай Q цэцгийн хамт олонны зүгээс энэ гоё цэцгийн баглааг бэлдсэн. За дээшээ гараад юу болох нь бүгдээр харцгаая. Сайн байна уу? Сайн байна. Таныг яг зорж ирлээ. Гайхсан уу? Гайхахгүй яах вэ? Гайхчих. Ансгол Баянгор аймагаас энд юунд явж байна вэ? Монгол улсын аврах шалгаруулах тоогооч Тэмцээн. Андуураад байгаа юм шиг санагдаад байна. Андуураад байгаа юм. Үгүй би яг андуургүйгээр ирсэн байгаа. Сайн замдаа сайн явж ирсэн өө. Тэгээд Сайн явж. маш одоо чухал. Тэгээд шал өөр мэргэжлийн хүмүүртлөө бас ийм сайн тоогооч байгаад тэгээд маргаашийнх нь олон улсын Монгол улсын тэмцээнд нь амжилт хүсье. Энэхүү цэцгийн баглааг тань зориулж авчирсан юм шүү. Хамгийн түрүүнд хоёулаа загтал хэн бичсэнийг таах ёстой. Тэгэхээр хэн танд энэ чин сэтгэлийн загтлыг бичсэн бэ? Ийм амар том мэдрэмжтэй миний баг охин бит. Тэр бол гэж бодож байна. Би ижигийнхээ одоо ингээд жаргалтай, зовлонтой үеүүдэд ингээд дандаа л юм хамтдаа байсан. Тэгээд холын бэр болсон чинь нөгөө жижигхэн мэдрэмж чинь амьдралын ямар гайхалтай гоё зүйл байдгийм бэ. Тэгээд миний ээж юм бас их чухал өдөр нь болох гэж байгаа. Тэгээд тэр болгон хамт байж чадаагүй уучлаарай ээжээ. Тэгээд хүний ихнэр болтлоо л мүйжийн санааг бас чөлөөж зовоож исэн байх та. Энэ амьдралын хамгийн үнэтэй ичээтэй хайртай шүү гэдэг энэ гоё цагтлыг би аваад ирсэн. Би охиноо манай охин нөдлөө айлын болсон. Тийм. Явхад нь би өөрөө дансгүй байсан. Хаан банкны дансгүй. Охиноороо дандаа мөнгө шилжүүлж ийшээ тийшээ явуулдаг. Охиноо явхад би ерөөсө ганцаар ирсэн. Нөгөө ажил юм аа. Одоо та хэдтэй оролцож байна? Би ч одоо анхлын аймагтан бол Мерсер аймгийнхаа тэмцээнд оролцдог байсан. Тэгээд 2019 онд олон улсын тэмцээнд энэ Чингис хаан олон улсын тэмцээнд хос хүрэл медаль авсан. Хоёулаа ямар ч байсан одоо Монгол улсын аврах шалгаруулах тоогоочийн тэмцээндээ оролцох гэж яг ирсэн байна. Тэгээд охиных нь бол энэ ингээд охин нь манай контентийг уйлж, инээж, жаргаж, ээжигээ санаа үздэг. Тэгээд энэ очор дараалалд орохын тулд ижийнхээ загтлыг их л эрт явуулж өөрийнхөө хүслийг биелүүлж, өөрийнхөө үздэг контентын дээр ижийнхээ царайг харах юмсан гэж хүссэн юм байна. Хэлэх үг алга тий. Миний охин бол амар мэдрэмжтэй. Миний нэг л ердөөсөн нэг гар хөл. Ижидэн зариулаад охин их сайхан загтад бичсэн. Тэгээд хүргэн Шижир Баатар. Одоо галын зээн Тэнгис галын зээ гэж нэг хөөргөн амьд байна шүү. За ингээд Эрдэнтээс ирсэн ижидэн зариулсан загтлын би таньда дуудаж үзүүлье. Тяан гэсэн байна. Сайн байна уу? Сайхан ижи минь ээ. Яг энэ загтал ингээд эхэлж байвал миний хамгийн хайртай, хамгийн их сандаг сайхан ижи минь сонсож байна гэсэн үг ээ. Та минь өнөөдрийг хүртэл бусдад хайр инрэл тус тэмээ харамгүй өгсөн миний мэддэг ёстой л хамгийн хүчрэхэг хайр дүр эмэгтэй чинь миний ижи шүү дээ. Би хүний бэр болоод ирсэн чинь охин нь ээжигээ их л гомдоогоод байсан юм шиг санагдаад байх юм аа ижи минь. Баярлуулах юмсан гэж ботоод юусоо болохгүй юм. Хаяа би яг тэр үед нь ээжигээ хөлийг усанд дүрээд өгөхгүй яаваа. Яг тэр үед нь цайг нь хийгээд өгчихгүй яаваа гэсэн жижиг бодлуудаа л санснаа твтээж явна да ээжи минь. Хаяа би
ээжигээ мундаг ээж чадах болов гэж бодох юм аа. Та яаж мундаг ээж байдаг юм бэ ээж минь? Ээж болоод ээжигээ ойлгож байна. Тэ би ээжигээ биш байна даа л гэж бодох юм да ээж минь. Өглөө бүр хайртай ээжигээ хөлийн чимнээр би сэрнэ. Тэр мэдрэмж одоо хүртэл чихэнд яг л хонх шиг санагддаг. Тэгээд бусдаас жаахан төрүүлж сэрчээд хамтдаа уусаа хувааж уугаад жижигхэн ховоодаа базаад суух шиг жаргал байхгүй юм да ээж минь. Таныгаа хүүхдүүдээ асарч тооглуулах насны дээр нь охин нь холын бэр болоод ойрхон очиж чадахгүй байгаадаа уучлалт гуйх юм аа. Уцаар ярьдаг л та. Гэхдээ яг амьсгалын мэдрэмээр, харцын харамаар тийм шуналтай ээжигээ санах юм. Миний сайхан аав минь сайн сууж байгаа эцтэй. Аавыгаа санахтай хамгийн түрүүнд юу гэж бодогддог гэж. Баг байхад аав надад 500 төгрөг ээжээс нуугаад сим атгуулчихнаа. Тэрэнд нь би учиргүй их баярлана. Тэгээд айлын тавхтай чихэрнээс аав чихэр атгахчаад гинт гарныхаа ингээд ингэж тавьдаг гинэ. Тэнгүү тэрэн дээр ингэж одоо зочиж хөөрж авахыг хараад баярлж байгаа аав минь царай ямар хөөрх юм бэ? Миний аав гэрээ сайн харж үлдсэн үү? Сайн сууж байгаа эцтэй. Аавдаа хязгааргүй их хайртай шүү. За ингээд яриад байвал ёстой их юм дуусахгүй. Ер нь амьдралын жаргал гэдэг чинь энэ нэг жижигхэн мэдрэмжүүд чинь хамгийн үнэтэй байдаг гэдгийг охин нь том болсон юм байлгүй дээ мэдээд байх юм. Хол байгаа болохоор охин нь та хоёрыгоо эрүүл ингэхэл байгаасэ гэж маш их хүсэх юм да. Хязгааргүй хайртай шүү. Энэ гоё дурсамжуудаа бичсэн яг л хажууд нь байгаа юм шиг их гоё мэдрэмж төрж байна. Мэдээж яг энэ цагтлыг унших мөчийг би гисэн ядан хүлээж байна. Миний хайртай чи маргааш хамгийн мундаг нь байгаарэ. Миний хамгийн хүчтэй, ухаантай, хүчрэхэг ээж минь ээ. Охин нь зөндөө их хайртай гэсэн. Үнэхээр гоё. Энэ чинь бол нэрээ. Юу тэр тий хамгийн том бэлэг. Тийм ээ. Сая сандарлаа. Тий олон дотор гоё байла. Тий их гоё мэдрэмж байсан. Амар гоё мэдрэмж байсан. Жаргалтай байна. Хамгийн жаргалтай байна. Ийм сайхан мэдрэмжнээс илүү үнэтэй бэлэг гэж байхгүй байх тий. Тэгэхээр хайртай охиных нь хүссэн одоо их л холоос ирсэн энэ сайхан мэдрэмжийг таньдаа баярлалаа. Тийм миний охин бол ерөөсөн яг нэг ийм мэдрэмжээр бол хамгийн тулцсан хөх таахгүй. Хизээ цаг дандаа нэг ийм юмар дандаа нэг баярлуулдаг. Ер нь жов чичрэх нэг ингэсэн сэтгэл яасан ямар сайн хөвлзүүлсэн. Энэ охин бол тэр хол явхад тэгсэн юм уу? Би 3 өдөр үйлсэн. Нүгэл байгаадаа гэж бодсон мөртлөө л нулимс гараад гисэн. Одоо бол бас тий сайхан амьдарч байгаа. Миний хүргэн хүү миний охиныг сайхан авч яваа. Тэрэнд би баярлдаг. Одоо надад сэтгэл амраад охиндоо одоо сэтгэл зовох юм байхгүй. Миний хүргэн сайн учраас миний худууд сайн учраас тий тэгээд миний охин сайхан яваа учраас би айгүй гоё энэ цэцгийг та нартаа маш их баярлалаа. Тэгээд өстой надаа ойлгох гэхнээ ийм байна гэвч хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө би жаргалтай л байна. Маш гоё байна. Ямар гоё юм бэ? Би одоо олон хүн дээр очиж байсан. Их л олон ийм нөгөө одоо гайхах, догтлох, уйлах гэж бүхэл мэдрэмжүүдтэй өдөр болгон таардаг. Гэхдээ миний нөгөө ийм одоо хамгийн баярлж байгаа нэг дотроо буцлаад байгаа ийм гоё мэдрэмжийг би анх удаа авч үзчихье. Тэгээд ерөөсөө үнэхээр баярлж байна. Ямар гоё. Энэ цэцэг одоо ингээл дахиад таригдаад ингээл байнгын байлгаж баймаар байна. Би өөрөө цэцэг тарих дуртай. Гэрээрээ дүүрэн сургуульд ажилладаг. Цэцэг тарих дуртай. Энийг бол би ингээд байнгын амьд байлгамаар байна. Мөнхийн цэцэг байлгамаар байна. Энд ийм тогоочийн одоо ийм гаднах хувцсыг бэлэгдэж манай Кион цэцгийн хамт олон маань таныг их л гоё одоо урлаж ингэж тусгайлан боосон юм байгаа юм. Тэгээд мэдээж
таныг би бас зорж ирсэндээ их сайхан баяртай байна. Баян-Онгор аймгийг одоо энэ жил их л сайхан өнгөтэй жил байсан да тийм ээ. Тэгээд одоо энэ сайхан өнгөн дээр нь маргааш ч гэсэн энэ сайхан баяраараа сайхан өнгөлөөд гараад ирнэ дээ. Тэгээд бүх зүйлд нь амжилт хүсье. Маш их баярлалаа. Ийм гоё чин сэтгэлээсээ намайг хүлээж авчихад би одоо их урамшаад байна. Таны энэ гоё энерги намайг хараад баярлаж байгаа энергид би ингэж өнөөдрийнхөө ирч хүчийг авлаа. Танд маш их баярлалаа. Би өөртөө харин нэг байнгын амьд байлгамаар байна гэж юм те. За илүү тиймэр чи даа. За цэцэгтэйгээ төвлөө. Тийгээ. Яа ямар гоё юм бэ. За тэнд манай машинд юу байгаа? Тийм нэг аруулг ий таяр. Ямар гоё юм бэ. Яа баярлсан да. Баян-Онгорын брэнд бууцгааны Тэмээн тавхай. Тэмээн тавхай аруул. Энийг хард энэ Тэмээн тавхай шиг юу байна түүгээрээ гэдэг шиг ямар сайхан юм бэ. Сайхан мэдрэмж. За амжилт хүсье. Баярлалаа тань да.